Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл. Ижил бизнес эрхлэгчдийг дэмжих арга хэмжээ. Та ажилгүй иргэн, хуваарь хөдөлмөр эрхлэгч иргэн, нөхөрлөл, хоршоо, аж ахуйн нэгжийн хэлбэрээр ижил бизнес эрхлэгч иргэн бол ижил бизнес эрхлэгчдийг дэмжих арга хэмжээнд хамрагдах боломжтой. Ижил бизнес эрхлэгчдийг дэмжих арга хэмжээ 3 бүрэлдэхүүн хэсэгтэй. 1. Зээлийн өмнөх 2 өдрийн сургалт. Жижиг зээлийн нөхцөл, шаардлага, бизнесийн төсөл боловсруулах аргачлал заа. 2. Банкар дамжуулж олгох жижиг зээл. 5-аас 10 сая төгрөгийн хэмжээтэй 24 хүртэлх сарын хугацаатай. Жилийн 7.2% хүүтэй. Эхний 2 сард зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлнө. 40% барьцаа хөрөнгө шаардна. 3. Зээлийн дараах санхүүгийн бус үйлчилгээ. 50 цагийн бизнес хөгжлийн сургалт. 20-с 30 цагийн бизнесийн зөвлөгөө. Ижил бизнес эрхлэгчдийг дэмжих арга хэмжээнд хамрагдахыг хүсвэл та аймгийнхаа хөдөлмөр халамжийн үйлчлэгээний газраас мэдээлэл аваарай. Ижил бизнес эрхлэгчдийг дэмжих арга хэмжээнд хамрагдах бүртгэлийн маягтыг хариуцсан мэрэгжилтнээс авч бүртгүүлээрэй. Зээлийн өмнөх сургалтанд хамрагдаарай. Бизнесийн төслөө загварын дагуу боловсруулж бичээрэй. Бичсэн төслөө хөдөлмөр халамжийн үйлчлэгээний газрын хариуцсан мэрэгжилтэнд хүлээлгэж өгөөрэй. Ажлын хэсэг таны төслийг батлагдсан аргачлалын дагуу урьдчилан үнэлнэ. Шаардлага хангасан төслийг банк руу илгээнэ. Банк таны төслийг өөрийн шалгуураар дахин үнэлж жижиг зээл олгох хэсгээ шийдвэрлэнэ. Та жижиг зээл авсан бол хөдөлмөр халамжийн үйлчлэгээний газар болон санхүүгийн бус үйлчлэгээ үзүүлэх байгууллагатай гурвалсан гэрээ байгуулж санхүүгийн бус үйлчлэгээнд заавал хамрагдаарай. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл. Ижил бизнес эрхлэгчдийг дэмжих арга хэмжээ. Аймгийн хөдөлмөр халамжийн үйлчлэгээний газар.